Яах гэж солонгос хоолны газар орё гэсэн анханасаа. Би ерөөсө солонгос хоолны газар орё гэж хэлээгүй мэдв. Тэгээд тэр машин зарж байсан залуучууд өөрөө гид сонголцоод байна аха. 8 ярихад хэцүү байна гэдээ ахаар нь л за нэг хоол аваад өгчвөл 5 гаруй цаас татах байлгүй гэж бодоод ахын чамайг даая хаана хоол идэх үү гэсэн чинь ийш орё энэ дайтайхаа хоолтой газар гээд ингээ яваад орсон солонгос хоолны газар гинэ. Хитэн ногоо түүж идэл 50,000 төгрөг. ёо. Амар үнэтэй хоолны газар байна ч. Арайш тийм. 3 хүн ганцхан цагийн дотор нэг хон идчихлээ гэсэн үг шүү дээ чи. Харин тийм ээ ойлгож байна. За бити тэгэл хөдөө эмээ дээр очичоод тэгэл бид хоёр нэг хүнтэй ганцхан цагийн дотор хон идцээ ингээл юм яриад байгаа чи. Хэлэхгүй дээ хэлэхгүй. Та одоо ямар хэрдэг юм бэ түрүүнээс хойш. Тэгэхгүй яах юм бэ? Тэгэхгүй яах юм. Энэний оронд одоо тэр нэг монголчууд дээр ороод нэг монгол хоолны газар хоол идээд монгол хүндээ нэг 5-10 төгрөг өгсөн бол хичнээн аштай бай. Хүй яасан хитэн ногоо түүж идээд тэр хитэн тавтай ногоогийн түүгээд нэг тавган дээр тавих юм бол дүүргэчихгүй юм байлээ энэ. За ямар айхтар үнэтэй юм. Аава одоо хоёулаа хамаг малаа зараад ирсэн байдаг. Яаж амьдрах уу? Ах болно доо, болно. За Аав нь харин тэр залуугаас тэр нэг машиныг л авчмаар байна хөөрхий. 4 сая 800 гэдэг уул нь хөөрхөн машин байна. Дугуй мугуу нэгт ажгүй аа. Тэрийг авчих юм бол аав нь тэгээд нэг хот хөдөө хоёрын хооронд нэг хүн зөөгөөд нэг яваад болоод авах аа. Тийм ээ. Манайх гэдэг айл анх удаа машинтай болох нь шүү дээ. Аав нэг анх удаа нэг өөрийн гэсэн машинтай болоод гэрийнхнийгээ суулгаад аа. Би өөртөө суугаад тий тэгээд явна аа. 4 сая 800-г харин буухгүй л байгаа юм да тэр залуу. Тийм ээ. За тооцоо бодгоо аваа. За тэг. За тэгээ анх гэрээс гарахдаа 5 сая төгрөгтэй хоёулаа гарсан. 5 сая төгрөгтэй гарсан. Замын зардал 30,000 төгрөг явчлаа. Сайн нэг хон идчихлээ. За бити сануулаад бай чи одоо. За 50,000-аар сая хоол идчихлээ. За чи бити сануулаад бай чи. За. Тэгэд 80,000 яваад өгчлөө. За тэгээд замд та Айлт. Тэр яг бас нэг монгол хүн байна. Монголчуудаа бас яах юм те аймгийн төв дээр хоёулаа унаа хүлээгээд л айлт хоног төөрүүлээд хоолыг идчихэж байгаа улсууд. Гэхдээ хүүхдтэй хүнд би нэг 10,000 төгрөг аваад өгчийгээл энийг баатгансан мөнгө чинь ухаал эмэрээд ахгүй юу? Эмэрж суулаа гаргаад ирсэн 20,000 гараад ирдэг юм та. ёо. Одоо ямар тэгээд одоо буцаага далд хийсээ хөхн хавчихгүй гэж бодоод 20,000 төгрөгөө барьчлаа. Дараа нь хүүхдэнгүүгээд ирэхээр за нэг 1000 төгрөг аваад өгчийгээл эмэрж за эндээс 20,000 гарч ирсэн энэ хавьяас нэг 1000 гарах болоогүй угаж байгаа суулаа гараад ирсэн 20,000 гараад ирдэг юм та. Яа. Ямар миний хүү 19,000-ыг хариулаад өгөөрөө гэлтэй вштэй. Тэгэл тэр жигтэл 40,000 төгрөгөө өгчлөө. За тэр яах вэ? Бас нэг монголчууд нэг бие биендээ өгч чинь. Гэхдээ энэ солонгосчууд бүр арай хитэрж байна энэ ер нь. Ямар айд. Ганцхан цагийн дотор хонь. За ингээд цааталт нь та хоёрт 4 сая 880,000 төгрөг үлдлээ. 4 сая 880. За 4 сая 800-д нь хоёулаа тэр машиныг авчихна мэдв. За цаана 80,000 үлдэн 50,000-д нэг бензин тос игээд нутгийн зүг явна. Мухар 30,000 үлдэж байгаа үз. Мухар 30,000. Юу аа? Миний охин бас нэг аавыгаа дагаж нэг хот газар орж ирсэн юм байна. Тэр нэг 30,000-д нь дуртай юм аав та. Баярлалаа би цүнх авах идэх үү? Чи ч нэрээ цүнх байхгүй нэг гэлгуурууданд хамаг юмаа хийгээл шажигнуулаад хумайл бадцлаад бариад явдаг лөө. Харин тийм. За цүнх ав. Ой тэгтээ хоёулаа ингэн заа юу. Хоёулаа сайн ярина. 8-ачтай бас ярьдсан байх шүү дээ. Сайн ярьж байгаа хоёулаа бүр 30,000-д цүнх авах гэхгүй шүү дээ. Ярьж байгаа бүр суух татаад 29,000-аар авбал ямар вэ? Яа. Цаана 1000 төгрөг үлдлээ шүү дээ. Яа. Аз тахиогоод 28,000-аар авал яана. 2,000 төгрөгтэй боллоо штэ. Тэгвэл хоёулаа бензин штэ. Тийм штэ. 27,000-аар авал яах вэ? Ваа, 3,000 төгрөг. Тэнгэрийн одыг атгатаа гэсэн. Хоёулаа эмээд нэг бэлэг аваад очно штэ. Тэгвэл заа. Юу яадаг юм бэ? За аав. Охин нэг ундаа өчөд төгрөг дөрөө заа юу. За хөөе чи хямдханаас нь угаараа үнийг асуугаараа. За. Энэ хот газрын юм гэдэг чи яасан өндөр үнэтэй юм бэ? Энэ хотод чи ер нь өртөг өндөр амьдрах газар байхгүй. Уучлаарай тавга мөн үү? Яна мөн дэс. Энэ удаа хацар дундермаа гээгөө. Гүр цав цагаан хацартай хотын хөнгөн болсон байна штэ. Сайн уу? Сайн уу? Ямар сони юм бэ? Ямар гоё харагдаж байна. Би яах вэ? Чи яг хэвээрээ байна. Яаж хэвээрээ байх юм бэ? За, ангийнхантайгаа таарж ийн үхэй.
Бид нар уулзж байгаа штэ бүгдээрээ холбоотой байгаа. Ямар Харин бид нар чамайг асуугаад юусоо олдохгүй. Би бүр сургууль төгсөөл та нараас тэгэл сураг алдарсан шүү дээ. Хотын та нар ч бүр шал өөр юм аа. Ямар гоё юм бэ? За, ажил амьдрал дайжгүй юу? Дайжгүй байгаа. За миний найз хаана ажиллаж ийн юу хийж ийн? Жуулчны бааз эрхлээл явж байна да. Хөө. Гэхдээ та нар хой над дээр нэг яваад очил та хой. Ангийнхантайгаа уулзж байгаа юм бол бүр намайг нэг сурж агаад миний бааз дээр яваад оч. Бүгдээрээ нэг сайхан тэнд нэг амръя аа. Үгүй тгийл та энэ чи. Би ерөөсөө ингэ ангийнхныг цуглуулад энэ хагасаа өдөр очие бүгдээрээ 3 хононы сайхан юм яриад. Энэ хагасаа өдрөө. Тий. Гэхдээ тэр нэг хэдэн улсууд сонирхоод байгаамаа хой. Айгуул бол зарчиж магадгүй. За төг ажил ихтэй та нарыг тэгэл найсан цааш нь чирэгдэл учруулаад. За нөхөр сүүдэр хэдэн хүүхэдтэй болсон бэ хөө яа? Найз нь хүнтэй суугаагүй байгаа ганцаараа амьдарч байгаа шүү дээ. Ганцаараа. Тийм ээ. Гэхдээ яг тэ нэг тийм Европ маягаар амьдарч шүү. Тийм ээ тий. Гэхдээ одооны улсууд ер нь хүнтэй суух гэж яарахаа болчихжээ бүр. Тийш. 40 50 гарч ээж баг нэг айлгэр болъё гэж бодд юм уу яа тий? Тийм шүү дээ. Одоо чи бид нар яг хөдөлмөрлөх ёстой байхгүй юу? Тийм ээ тий. За миний найз ямар хүнтэй суусан? Хэдэн хүүхэдтэй болсон? Ганцаараа. Европ маягаар л явж байна да. Тийм үү? Намайг хэн тоохов дээ ер нь. Юу ярьж байна? Би бүр үргэлж чамааг боддөө шүү дээ. За. Гэхдээ би яах гэж чамаас нэг 50 төгрөг харамлав да гэж одоо хүртэл боддгийг. Тэрнээс болоод чи өвдөрийн үерхэд 2 тишээ болоо үдээ. Санаж гин үчи. Санаж. Ам цангаад байна гэхэр чинь би за би яваад ундаа аваад ирэх гэж гүйж очоод мухлагт ороод үгүй нэг 150 ундаа авахын хооронд 50 төгрөгөөс сочиж кармалал 100-ийн ундаа бариад ирсэн. Үгүй тэгсэн харин бат шиг гэд туучи 150 ундаа барьж ирэл намайг бут цохоо хийсэн шүү дээ. Тэгэл чи өвдөр 2 тишээ болоогүй юу? Үгүй би айгу мангар ээжээ жоох хүүхдээсэн болохоор хөөш чи бас санаж гин үү? Хөдөө 10 жил тахад намайг нэг өдөр сумын төвийн гуанцанд орё гэж дагуулаад орсон. Яасан? Тэгсэн чи хүн чинь хоол захиалгатай хоолныхоо нэрийг хардаг байтал чи яасан бэ? Үнийг харж яснаа, арийнх нь үнийг харж яснаа. Энэ 10 төгрөгнийхоосоо нэгийг гэдэг ганц манту авч өгч хараа суучихлээ. Гэхдээ би тэгэхэд чамайг үгүй энэ мантууныхаа талын өхөл байгаа даа л гэж гордоо суусан шүү дээ. Үгүй энэ хагаж өгдөггүй юм бахта хуураа мантуу дангаар нь идлээ шүү дээ. Чи хагаж өгдөггүй юм уу? Хуураа гүрэл идээ суучих юм аа гэж. Би бүр чамаас санаа зовоод хүчээр идэж дуусгасан шүү дээ. Тийм үү? Тий. Хөөе. Хоёулаа маргааш нэг хоолнд орё. Би чамайг даа. За яа. За тэгээ. Чи нэг хот газрын хүн байна, нэг дуртай газараа ор. Ямар хоол идмээр байна? Хаана ороод суувал тухтаа. Хоёулаа бүр нэг орд сууж байгаад нэг амьдрал ах уу ярих юм их байна гоо яа. Юу яа, маргааш гоё солонгос хоолнд орё. За юу. Сүүлийн үед хүмүүс айгүйг ордог болсон байлээ. За чи л дуртай хоолоо хэл. Тэгээ. Би чамайг нэг даасан шиг даа. Бүр илүү гоё хоолны газар байна. Япон ресторанд орсон ч болно шүү дээ. Бүр илүү гоё. Үнэн ч арай гайгүй. Гоё Монгол хоолны газар бол алгуу ер нь сайхан Монгол. Тий. Үгүй энэ найз руугаа залгаарай цаа. Тэгээ ярьж байгаад хуйлаа хоолны газар сонгоё. Оо! Энэ дээр чи бүр бүх юм чи бичээстэй байд юм шүү дээ хөөе. Найзынхаа нэрээ хуудас. Нөгөө нэрийн хуудас гэдэг чинь аа. За. Хөөе хараа. Гэхдээ би нэг юм нэг нэрийн хуудастай болъё гэж болсон юм аа. Тэгэл тараагаал дууссан юм байлээ. Хөөх. За болоо. Одоо бүр чиний энэ утсыг чинь олоод авсан. Би чамайг одоо бүр алдахгүй юм байна. Үгүй миний найз одоо залгачих. Найз нь залгахаар нь утсыг тэмдэглээд авчихъя. Оо тий нэрээ. Би чамаараа залгах чи тий? Тэг. Тэг чи миний энэ утасны дугаар чиний утсан дээр гарах уу? Юу гэсэн үг юм бэ? Дугаар нь гардгүй утас бас байт юм уу? Үгүй нөгөө дисплей нь хагарцсан байвал бас яат юм бол. Зүгээр. Оо за. Чинийх зүгээр юм байна уу? 98 тийм үү? Жи штэ. За. Хөөе. За би одоо ингэ чамруу залгалаа штэ. За. За тэгэл чи гараад ирэхээр нь яг хадгал авахгүй хадгалах уу яг? Таны дансдах мөнгө хүрэлцэхгүй байгаа тул та дансаа цэнэглээ дахин залгана уу? Ер нь та дандаа гаднаас дуудлага авах юм. Өөрөөсөө ичээж манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа. Яасан бэ хөшөө болохгүй залгахгүй ш. Батресова гэж юм. За.
Гөө энэ хотод ороод ирэхээр Аава! ярих хүн ихтэй юм аа. Аав! Юм уу гар утсаж өстө улаас л ярьж байгаа байхгүй юу? Аава! Чи бүр өстө зөндөө яриад. За би тэр чамд маргааш яриа заяа. Тунга. Уучлаарай танаа охин уу? Манай охин. Сайн байна уу та? Сайн байна уу миний дөө? Үгүй гэр бүлтэй болцсон юм уу? Үгүй дээ. Хорвоо дээр охин бит хоёр л тоос шороо хөдөлгөж явна да. Оо, найзгаа уучлаарай, найз нь мэдээгүй шүү. За миний дөө танилцъя. Игчийн ундрмаа гэдэг аавынх нь багын найз. Аха, намайг утгаа гэдэг. Ямар хөөрхөн охин бэ? Та ч гэсэн. Баярлалаа миний дөө. Аавынх нь бүр багын сайн найз. Аха. Хүй, найз нь одоо ажилдаа явлаа. Маргааш уулзъя. Над руу залгаараа заа юу. Тэгэлгүй яах юм. За, хөөе хотын та нар уцаа аваараа да. авнаа авлгүй яах юм бэ? Би энийг бүр маргааш энэ данс мас юм батарей бүр хийж агаад. Тэгээ яри. За. Аав. 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 Аав! Би орлоод дүлэн үнтэй ярьж байгаа юу чи одоо? Тэхгүй яадгийн. Хүй мэлгээд ах чи би чарахгүй. Өөр тийш хараад асуудах юм. Хүй. Хоёр хүн хоорондоо ярихын тулд заавал нүрээ харах шаардлагагүй. Үгүй ээ, би заавал тань руу харж иж ярина. Орой очтоо зүгээ авч өгөө явъя аваа. Дэлгүүр хаалаа. Хөөш. Хоёулаа нэрээ цүнхээ авахаа болох уу? Яагаад? Яах юу ах вэ? Сая нөгөө нэг машин зарыг гэсэн залуу чи ярьж гин хөөе. За аха та миний машиныг үтсэн биз дээ. Гэлгараараа байгаа. Хүний гар дамжаагүй машин. Ерөөсө 4 сая 800 өгнө гэдэг бол хямдхан байна. Би үнэ нэмлээ. 4 сая 830 мянгад авбал ав гэдэг нь хөөе. Өнөө мухар 30 мянга чи одоо л хэрэг болоод байна шүү дээ чи. Та яах гэж намайг хотод дагуулж ирсэн юм? Ирээгүй байсан бол амар байх байсан заа юу? Та өөрөө 30 мянга төгрөгөөр цуг авч өгье гэж хэлээ үстэй. Хэлэхгүй байх байсан бол сайхан байх байсан заа юу? Чи ер нь яасан хүний зовлон ойлгодгүй хөө. Өөр яад хүн ойлгохгүй. Би чамайг ойлгоод хотод дагуулж ирсэн шүү. Би зөндөл ойлголт шүү. Яг л өдөө болсон байна. Хотод Тэр их чимчээ ажил зөндөл ойлголт чинь. Яг л бусдын хөлтэй адилхан Таач өөрөө. Таач гэсэн бусдын хүн шиг бас аам ав шиг байх гэдэг. Хүн ч зөндөл хийж байгаа юм шиг би чинь. Юм бол нэг шиг дандаа л юм байна. Дандаа үнийг яг л зааж ирсэн та. Юу ч байхгүй. Мэдчихэж байна. Яасан? За. Ясаава. Аав нь охиндоо дуртай цүнхийг авч өгнө. Ясаава. Би мэдсэн юм аа. Миний охин авъя гэсэн цүнхээ аваараа заа юу. Энэ ямар гоё газар бэ? Ийш орё. Баба. Хоёулаа бас юмыг яаж мэдлээ. 15 мянгад бас нэг хөөрхөн цүнх байвал яах вэ? Шууд авна шүү. Тийм шүү. Цаана хоёуланд 15 мянга үлдэн гэж Оо сайн байна уу? Сайн. Хүүе! Базарван ахыг хүүе штэ хой. За сайн уу? Танаахан сайн уу? Уучлаарай та хүн андуураад ах шиг байна. Зүгээр би дэлгүүрт орж ирэхэр чинь сайн байна уу гэсэн баггүй юу? Сайн байна уу гэхээр нутгийн хүний хүүхдтэй адилхан харагдаад байсан. Та яаж энэ цүнх авах гэж байна уу? Энэ хүүхдэд нэг цүнх авд юм уу гэж явж Болно. Манайх дандаа брендийн цүнх зардаг юм аа. Та сонголт ариун байгаа. Та хүснээ авч болно. Энэ хүүхдэд нэг цүнх авъя да хүүхэ. Та юу уух уу? Цай уух уу? Ус уух уу? Кофе уух уу? Умдаа уух уу? Энэ хотынхын чинь янз бүрийн юм санал болгож байгаа л араас нь хоньны мөнгө нэгдэг улс шүү дээ. Ааха. Юу ч идэж уухгүй байж байгаа л цүнхээ аваад гарын шүү мэдүү. Уучлаарай зүгээр өгч байгаа маа. Манайх энэ үйлчлүүлэгчийнхаа тав тухтай байдлыг хангаад хэрэглэгчийнхаа тэгэхээр Авъя. үнэгүй. Энэ хүүхдэд нэг буцал суус. За надаа нэг цай аваад ирэхгүй юу да. Кофе зүгээр шүү. Барзил кофе байгаа. За нэг арзил кофе авъя да. Барзил кофе. Юу та өтгөн уух уу? Шингэвтер уух уу? За чи өөрөө мэдээд нэг юм зунгаарлуулаад аваад ирэх үхэ. Сахартай юу? Сахаргүй юу? За энэний буцалсан усанд нэг хэдэн яот хийж. Надад